Шөнийн ээлжинд явахын өмнөх миний царай болон миний ааш 10 цаг 45 минутын шөнийн ээлжинд явж ирсэн хүний царай нэг юм байна. 2 дахь өдрийн шөнийн ээлжний өмнө би ингэж харагдаж байна. Тэр 2 дахь шөнийн ээлжин дээр миний байгаа байдал тус царай нүгэр өмнө байдал ийм байна. За тэгэхээр 3 дахь өдрийн шөнийн ээлж. 3 дахь шөнийн ээлж амжилттай дуслаа. Yay! Хай бүгдээр миний өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээр бүгдөө юу хийх вэ гэхээр миний шөнийн ээлжийг дагалдсан явцгаая. Шөнийн ээлжний өмнө би юу хийдгүү, шөнийн ээлжний өмнө би яаж харагддгүү, шөнийн ээлжний дараа би яаж харагддгүү гэдэг талаар танарт үзүүлэх гэж байна. Өнөөдөр бол эхний шөнийн ээлжний өглөө байгаа. Тийм болохоор ингээд гайгүй ядрахгүй байна. Маргааш өглөө ямар байгааг би үнэхээр мэдэхгүй байна. За тэгээ өнөөдрөөс эхлээд би 3 өдөр шөнийн ээлжтэйгээ өнөөдөр 5 өдөр 5 дахь хагасаа бүтэнсээ ингээд шөнийн ээлжиндээ явна. Тэгээд одоо цаг өглөөний 8 цаг 55 минут болж байна. Би нэг сая 30 минутын өмнө босчоод шүдээ угаачаад уцаа жоо оролдож орон дээр явчихж агаад тэгээд сая 5 минутын өмнө бамбаа булчиргааныхаа эмийг уучаад тэрийг уусныхаа дараа 30 минут юм идэж болдгоо байхгүй юу? Яг уус мус кофе мофе бол ууж болно. Тэгээд одоо нэг кофе хийж тавьчаа тэгээд энэ хавар гэртээ зэгцлэг юмудаа зэгцлээд тэгээд өдөр нэг унтан даал гэж бодож байна да. Тэгээд намайг өдрийн шөнийн ээлжнээс өмнө юу хийдэгтэй танилцгаая. За тэгэхээр эхлээд өлөн илгэн дээрээ өлөн ходоодон дээрээ ус уух хэрэгтэй. Тэгэх юм бол гэрцнийг өрүүлцэх хөдөлгөөн сайн сайжирна. Гэхдээ ингээ бүлээн ус уух хэрэгтэй хүүт устай. Бүлээн ус хойлж агаад за одоо кофе ягаа өдрөө. Кофе хийж тавина. Манайх кофений машингүй. Тэгээд тэгсэн чинь би энүүгээрээ ингээ хийгээ болгоод идэг. Манай гэр бүхэн би л кофе уудаг болохоор Паскал ерөөсө кофе уудаг байхгүй хаяа л нэг удаа. Паскал өнөөдөр өглөөний ээлжтэй байгаа. Кофег би ийм нэг юм хийчихдээ. Энийг ингээ дуусгах чагаад угаах гээд байгаа. Кофе уугаа тэгээд дүүргэг байгаа. Дуусгах чагаад нэг сайхан цэмбидэл нугахгүй дахиад нэг маргааш нэг хэрэглээд барил дуусгаар байна да. Энэ бичлэгийг ингээд завсраараас үзэж байна. Гэтэ юм ярьж байгаа болохоор анхаарал төвлөрөхгүй л байна л да. За тэгээ одоо ингээд галтгоогоо цэвэрлэнэ. Энэ манай Паскал өчтөрөөрөө хоол хийж идсэн байгаа хгүй юу? Би өчтөр болохоор өдрийн ээлжтэй байж байгаа. Тэгээд унаагаа алдаад тэгээ нэг унаа алдчихаар манай унаа чинь 30 минутын турш 30 минутад нэг удаа орой явдаг болчдөг байхгүй юу? Тэгээ нэг унаагаа алдсан чинь тэгэл шууд гэртээ ирэх цаг маань хойшлчих байгаа юм чинь. Оройны 20 цаг 30 минутад ажил тарах хэрэгтэй байсан. Тэгээд ажил дээр амар хийх юмтай аж тараад би 20 цаг 45 минутанд гэрээсээ ажилласаа гардаг байхгүй юу? Тэгээд ажлаасаа нэг U-Bahn аваад яг цагтаа тарах юм бол уг нь бол яг 21:12-ийн галт тэргийг аваад гэрлэгөө ирж чаддаг байхгүй. Тэгээд 21:35 гээд гэртээ ирчтий. Тэгсэн чинь өчтөр тэгэж чадахгүй болоод тийг гэртээ 10 цаг 8 минутанд ирсэн. За би бүр яг ядраа тэгээд шууд ирээл нүр гараа угаагаал амар хурдан унтаад өгсөн. Манай Паскал чи ийм юм хаяа хийхгүй. Манай Паскал уг гэрийн ажилд амар сайн тусалдаг л да. Гэтэл бас хөр юмд өглөөний ээлжтэйсэн болохоор ядарч байгаа хөө. Өглөөний ээлж чи. Нөгөөрөөс нь том савнуудаа угаагаад дуусчлаа. Манайх уг нь бол юутай л да. Аюутаа угаадаг машинтай л да. Тэгээ том юмнуудаа тийшээ хийж би ерөөсөө угааж чаддаггүй гараараа угаачдаг. Тэгээ нэг 2 хоногт нэг удаа ч юм уу энэ шиг асаагаа. Энэ дотор юу байлаа? Half flock нь байсан. Дуусчих. Одоосынхаа энийг арчнаа. Нүгээр бас дүүр юм байна. Тий юу хийжсэн бэ? Болчлоо. Энэ хоолыг асгая гэж бодож ирсэн. Энэ баг 7 хоног хөрөгчөнд байсан. Болохоор одоо энэ хоолыг идэхвтэй. Энэ манай био муулны хогс байгаа. Баг дүүрч ин гэж гаргаж хайхаас. Йоо ингээ хаанаас хог шорог гарч ирдэг байна. Хичээгээ одоо гэрээ бүтэнсээ өдөр сайхан цэвэрлсэн. Өнөөдөр 5 өдөр ихээр за аргагүй ч юм уу даа бас. Би ч нөгөө 2-7 хоногт нэг удаа амралтын өдрөөр амардаг болохоор
Яг тэр үедээ л айгүй хүм их цэвэрлэгээ гэдэг байхгүй юу? Шалмалаа угаагаа тоос масаа арчаад тэгээ тэр дундуур бол яг тоосоос хоруулна тэгээ нэрийн төрөөр тоос яхан бол авна гэхдээ ямждаггүй. Ажлын хажуугаар мажуугаар гэх тэгээ би ажлаа тарж их чи гэрээ цэвэрлээд л баймааргүй шүү дээ. Бас өөртөө цаг манг гаргамаар байдаг. Баггүй юу? Кофендоо the collagen ич сайхан хутгаад гээд нэг халбах коллаген кофе руу ич за өглөө болгон гэж бодлоо ярихгүй би өглөө болгон уух гэж хичээж байгаа. Гэхдээ заримдаа мартчихад идэв. Тинг trash TV-ний драманууд гэж нэг манай Монголд одоо ийм trash TV энэ гэж байхгүй тий. За одоо бүгдөө 0 өрөөлөө явж 0 өрөөг жоон зөвлөцгөө. Тийм юу хэрэгтэй байгаа. Энэ эрэгтэй хүмүүсийн иймэрхүү жижиг юмд ерөөсөө нүд мүдэн анзаардаггүй хаа. Энэ хардаа одоо би танд үзүүлье. Би энэ толиг одоо хизээ арчлаа. Тийм бүтээсэн өдөр их цэвэрлэгээ ихтэй харьцаахгүй юу? Ийм толгонууд ингэ байж байгаа байхгүй юу? Энэ одоо паска шүдээ уух таал ингэ цацруулаад байгаа байхгүй юу? Тэг энэ миний ингэ толбыг хардаа. Ингэ ийм юм харахаар чи би ингэ стресстэй байдаг байхгүй юу? Бүх юм яг би бүр ингэ өөрийгөө бүр амар тэсэд барьдаг болсон заяа. Бүх юм бүр гэлэн ингээл цэв байх ёсгүй. Тэгээ хүн амьдарч байгаа юм чинь дэ чирэг юм бол байна. Гэтэ бас яг цэвэрлэлийн дараа нэг хоног моногт ингээд гараад ирэхээр хөрөнгө уурлаад тийм ингээд байн өглөөд тахаар хэцүү юм аа бас юм ч одоо хажууд ингээд нэг амтан байн өглөөд тахаар ядаргаатай л гэдэг байлгүй бас. Гэтэ тэгэл үлгээс л үр аргагүй болж байгаа юм чаа. Тэгээд энэ шүднүүдээ угаахтайгаа гаргаж байгаа энэ толов моловч одоо дүүрч. За. Би ч тэгээд өөрийгөө их бухимдуулнаа. Энэ минь одоо уг нь бол намайг бухимдуулмааргүй юм байгаа. Тэгэл энэ минийг нөгөө амжихгүй болохоор гээл би ч амар өөртөө бухимдна. Би ямар арчаагүй юм бэ укачи. Бусад эмгтээчүүдийг хардаа хүүхэдтэй, юутай, ийтэй байж иж бүх юмыг амжуулж ин тэгэхэд чи хүүхэдчгүй зүгээр л нэг ажилтай байж иж ажиллаач яаж чадахгүй, нойроо цогцолж чадахгүй гээл өөрийгөө их бийж муруутгана. Тэгээл заримдаа ингээд уйлна. Яг сарын тэмдгийн юунаас л болдог байх. Өөрчлөлтөөс тэгээл ингээд гачин царайлал байж байгаа Паскал намайг мэддэг байхгүй ингээд миний бүр царайг хараад мэддэг болсон. За яас юу болсон одоо хэлгээл. Тэгэл би хэлнэ би ингээл юу чадахгүй байна маань гингүүд юу солиороод байгаа чи энэ бүхэл юм хийж байгаа үсттэй. Юу гэж энэ дахиж тэгж хэлэх юм бол чамайг өстө хогч шүүл гэдэг. Гэхдээ би ингээл өөртөө л ингээл хангалтгүй юм шиг санагдаад байдаг байхгүй юу заримдаа. Одоо хүүхд мөхтөө бол яах юм аа гэж бас сая бодох юм да. Гэтэ эрэгтэй үнтэй амьдрын гэж төвчээр шүү. Намайг хайрлаад байгаа юм л та манай үнч. Гэтэ ингээ яалтчгүй энэ жижиг сажиг мэжиг юм анзаарахтай амар муу за одоо тэгээд цаанаасаа үлдэлт юм байл өдөө нэрхтэн хүмүүсийн. Одоо би та нарт ороо үзүүлнэ заяа удахгүй. Зя. Гол тураа угаачлаа. Өнөр 0 угаахтаа бас буцлахгүй болохгүй мэн. Би ус тавьчаад ирээ заяа. Яа ус тавьчаад ирсэн одоо энэ дээр ингээд жоохон тоос цуглараад байдаг байхгүй юу та нарт үзүүлье. Надад ингээл 5 хоногийн дараа цугларсан. Тоос та нарт яаж харуулах вэ? Харагдаж гин үү? Тий одоо харагдаж байна. Тоос цугларч байна. Гэж яагаад тоос цуглараад идэм бэ? Цугларахгүй байж болдоггүй юм уу? Allzweck гэдэг юм гайнига.
За сайхан нойлоо зүлэхтэй бол би энэ чи хингээд л Master Popper энүүгээр сайхан зүлгсэн юм. За одоо би танарт нойлоо угаадаг трикээ үзүүлье заяа. Би хэрэгтэй юмнуудаа аваад ирье. Нойл цэвэрлэх арга. Юу чамд юу хэрэгтэй вэ гэхээр буцалсан халуун ус, натхон гэдэг ийм пулва энэ дэмд байж идэг. Монгол байдаг гэсэн мэдэхгүй байна. Савлгааныхан зургийг хажуулт ингээ оруулчих. За тэгээд ийм цитron зойгоо. Тэгээд мэдээ чирэг нойл угаагч. Би нойл руугаа ингээд сайхан гарн дээр ингэж нэг жоохон нэг ийм алгахыг авч агаад нойл руугаа хийгээд тараанаа ингээд сайхан дээр мэрэр. Ингээд сайхан тараачна. Дахиад нэг жоохон авч агаад ингээд тараачсан. Тэгээд дараасныхаа дараа цитron зойгоогоо дээдл рүү хийнэ. Дээрээс насгаад өгнө. Тарж чаарай. За тэгэнгүүтээ одоо дээрээс нь энийг хийн. Нойл угаагчаа. Йоо энэ бүр ямар гоё чимээ гэж бодно. Них гоё хардаа. Гэт. За тэгээ дээрээс нь ингээд нойлынхаа угаагч хийчихнэ. За тэгээд дээрээс нь халуун сайнэ. Ингээ хардаа ёо энэ ямар гоё гэж бүр нэг сайхан цэвэрлэгдэж байгаа юм шиг санагдахгүй байна та нарт. За тэгээд энийгээ ийм болгонгууд нь 5 минут орчим ингээд амраачин. Тэгээ би амраахтаа энэ нөгөө нойлынхоо юу вэ штий угаадаг энийг ингээд дотор нь хийж аваад бас цогтой амрааждаг байхгүй юу. Тэгэхээр гоё цэвэрлэгдчихнэ гэсэн үг. Ингээд 5 минут сайхан орхино. За найзуудаа нойлын өрөө боллоо. Одоо унтлагын өрөөгөө янзалцгаая. Ороо би босчоод хураагааг байгаа. Тийм болохоор одоо хураах гэж байна. Өчтөр аим хүүтэн байсан. Тэгээ би 2 давхар үнжилтээ унтсан. Уг нь л ингээл гоё за дулаарчлаа, хавар олчлоо ингээл давхар үнжилгээ унтах гэж бодоод би хоёр ч мөр юм өвлийн үнжилтээ авахгүй бүр амар зузаан. Тэгээ тэрийг ингээд хураацсан. За тэсээ дулаарч ингээл өнгөрсөн тоног чи 17 морлонгараа цагаал амар гоёс юм чи. Тэгэл за одоо давхар үнжилгээ унтах нь гэд баярлаад байсан чи. Ёо юу хорвоо. Өчтөр бүр шүн даарад. Тэгээ би ч орой орж ирснийг хэлэх үү. Сайхан давхар үнжил тавьж байгаа л өчтөр өстө гялс унтсан да. Паскалийн гоён завсраар хөлөө нааж агаад сайхан. Ёо. Ороо ураахал өстө юу хүн байх вэ? Дээгүүр нь тавих бүтээлэг нөгөө айлын хөтөч шиг баахан янзын дэр мэр тавиад ахын байхгүй болохоор ингэсгээл ураж тугаас. Яах вэ? Энэ үн бол битэрийн одоо буудан дээрээ тавьдаг хүнжил ахгүй юу? Буудан дээрээ хэвтгтэй. Яа энийг би баг авч явах уу? Би угаас өдөр унтахдаа буудан дээр л унтах байлгүй. Үгүй юм бол Паскал хэлж штэ нэр өдөр. За. Одоо би та нарт миний үзэн яд хэсгийг үзүүлье заа ёо. Би Паскалд чи энийгээ янзлаад өгөөч гэж. Баг 2-7 хоног өглөө. Та нар яг эрэгтэй хүмүүс байвал та нар яг ингэдэггүй. Эсвэл эмэгтэй хүмүүс байвал танай найз нөхдүүд нөхөр чинь найз залууч яг ингээ хувцаа өөрсдийнхөө буланд ингээд овоолоод байдгүй. Энэ хардаа ингээ хувцсан. Бид нар ингээ бүгдөө цэвэрхэн угаацсан заяа. Тэг аваад алт хийчихгүй маа би ингээ хэлээл юм. Угаагаад тавилаад ээж ингээ хураагаад өгөөч гэл би өглөн зай тэл би заа хэлэхтийн заа л гэдэг юм чи. Хизээ юм ба мэдгүй. Тэг би сүулдэ ингээ үгэлгээсээ залхаа заяа. Одоо ингээ миний талынхаар юу ч авахгүй. Ямар гоё цэвэр юм бэ? Юу ч авахгүй. Тэгээд Паскалийн талынхаар ингээ дүүр хувцтай гадт. Өстө нэрээ. Заримдаа нэрээ. Үглэхээс ч залах юм аа тэгээд заримдаа өөрөө чихийн сүулдэ уурч үрхийн тэгээд ингээд л амьдэрч байна да найзууд. Өрөө угаах хувцаа. Манай угаах хувцаа идэг юу бол энэ байна. Зя. Одоо энийг аваад доошоо явнаа. Манай угаалгын машин доор болохоор тэгээ замдаа био мюлэ гаргаж хаях учраас курч хүмүүс хэрэгтэй байна.
few moments later. За тэгээд энэ биомүлийнхаа соёг сайхан угаагаад энэ нэг галтгооны нөөцийн салфетийн дээрээ жоохон сайхан аюу угаагч ингэнэ гэж байгаа доторхын сайхан тэгээд угаад гэл доо. Гэтэ нэр гэрээ ажил хэдэж дуусахгүй шүү. Бүтэн сая өдөр тэгт яг гэрээ орноо цэвэрлээл дуусны дараа ямар гоё байдаг гэж ёо бүх юм цэвэрхэн. Тэгээд энэ лүүгээ доторлооны хоёр шиг юм цаас хийжүүл доотлынхаа уланд нь бүх юм наалдаад байхгүй. Амар идэв тийм хийгээд тэгээд татлаад тэгээ нэг 3 3 хоногтой энэ хог их бол гаргаж авахгүй. Окей, за тэгэхээр одоо цаг 1 цаг 20 минут болсон байна. Тэр байдалд тарж угаачлаа. Сая би энд 3 ширхэг жолооны шалгалтаа өгөөд тэгээд нэгэнд нь ердөө дөрвөн алдаатай тэнцсэн. Тэгээ хоёр дээр нь унчихсан. 19 алдаатай 10 онооны алдаа хамгийн дээд нь гаргаж болно заа юу. Тэгээ одоо Паскал ирэх төгсөж байгаа болохоор ер нь бол хоол хий гэж бодож байна. Тэгээд доороос угаасаа авчираад угаасаа авчихсан. Тохиолдох ёо. Энэ нөгөө дээдлийнх нь хийхдээ доотлихоос нөгөө зөрүүлээд нөгөө агаар оруулах зорилгоор сольж хийх бол болдгоо. За угаасаа хувцас сайхан дэлгээд авчлаа. Одоо цонхоо ингэж хаг сонголж тавихгүй бол бас чийгтээд өгдрэлт явагдаад идэг болохоор тэгээ эний хардаа нэрээ эний надад Паскал сүлд бэлгэнд авч өгсөн юунэртэй усыг хөрхөн байгаад Паскал юу онгоцны бодол төр байхдаа надад дандаа юм авч өгöd гэдэг байхгүй юу. Дандаа Soil de Janeiro-гийн юм авч өгсөн чинь энэ сая Египт явчаад ирэхэд тэнд Soil de Janeiro-гийн тоос энэ төр байхгүй байсан юм. Тэгээд энэ өнөртөө усыг надад авч өгсөн. Энэ амар гоё өнөрт юм билээ. Айгуу сайн барьд юм билээ. Хи. За тий одоо хоол аялуулах да. Окей, за тэгэхээр одоо 3-5 минут болж байна. Би уг нь бол хоол идсэн гадар орлого явна гэж бодож исэн боловч Паскал та жоохон буу алж байгаа тэгээд тэгээ Паскал ганцаараа дэлгүүр явчлаа намайг хамт дэлгүүр явах уу? Хамт дэлгүүр явсангүй гэж гомдолж байгаа л явлаа. Гээ би чадахгүй би одоо ундаж нэг 2-3 цагийн нойр авахгүй болохгүй нэ гэж байгаа нэг мүлдлээ. За тэгээ одоо трант хүртэл. 5 цаг болж байна. Яг арих гэж нэг унтчихсан чинь энэ хөршүү дээдлийн ямбар дээр яваад ах юм. Энэ бүр амар чимээ сонсогдоод тэгээ би сэрчлээ төлөв гэж. Яа. Тантагч дэлүүлүүл абаа. За ингээд ажилдаа явахдаа бэлдэж байна. Обрушгаа зүгээд үсээ хавчаад одоо сайхан нүрээ хүүт усаар уугааж байна. Дараа нь сайхан алчуураараа арчаад хатаагаад араас нь шүдээ угаагаад тэг ингээд жоохон маягалчихлаа. За тэгээд араас нь нүрийнхээ тонерыг түрхээд сайхан тараагаад массажлаад өгнө. Араас нь Cosrx-ийнхаа серумыг түрхээд бас л мөн тараагаад массажлаад өгнө. За энийхээ араас нь мөн л бас Cosrx-ийнхаа ийм oil free lotion-ыг түрхээд тараагаад сайхан массажлаад өгч байна. За тэгээд хамгийн сүүлд нь түгжих сүүлийн тосоо түрхэж байна. Бас л Cosrx юм тос байгаа. Шүний ээлжинд явахдаа би бол нүрээ боддоггүй ингээл чигшил үг юмнуудаа түрхээл тараагаад ингээл явцдаг байгаа. За ингээд дуусаад обруш аваад тавчаар аваад одоо гараа тослох гэж байна. Гарандаа ингээд ийм гоё нүртэй тос түрхээд явахаар гоё нүртдэг. Энэ Soil de Janeiro-гийн 59 номерын энэ өрхөн өтгөн кремийг ихлээ сайхан гарандаа ингэж тарааж түрхэж байгаад тэгээд хүзүүндээ бас жоохон түрхэн тэгж байгаад араас нь спрей энэ ингээ сайхан цацаад хөр үнэхээр гоё нүртдэг байгаа. Гоё нүртэж явах чинь сайхан шүү дээ тийм ээ хүү. Тэгээ өсөндөө сайхан цацаад өгнө гэж байгаа. Гэхдээ энэс хамгийн гоё нүртэй энэ 68 дугаартай бүгд яриа. Тэгтээ надад энэ жижиг нэ болохоор би хайрлаад энийг зөвхөн
яг чухал үеүүдэд л түргдэг. Тэгээд хамгийн классик нь бас энэ шарн байгаа шүү дээ. За яг энэ бол миний шөнийн ээлжний starter pack байна. Утасны зэниглэгч, ном, тэгээд iPad дээр жолооны курсын шалгалтыг хийн. Тэгээд энэ дотор усан үзэн байгаа. Тэгээд энэ mais waffle нэг бүгд нэтгэхгүй л дээ. Тэгтээ үлсүүл юу навж аваад идэнэ. Тэгээд юу энергийн ундааг мартах гэж байна. Би зөвхөн шөнийн ээлжин дээр л энергийн ундаа удаг байгаа. Тэгээд эднэр бол яг ингээд starter pack. Түрүү нэг унтаж чадаагүй. Манай хуршуу дээдлийн дээвэр дээр яваад исэн болохоор тэгээд сэрцэн. Тэгээд нэг сэрцэн юмч одоо биш босоо тэгээд босоод одоо замаараа дим орж энэ waffle-ныхаа энэ waffle аюу байхаас нөхөж авахаас манай сүүлийн waffle баггүй юу. Тэгэхээр би энэ waffle гэртээ үлдээгээд угаасаа дим орох гэж юм чи. Димээс авъя гэж бодож байна. Тэгээ одоо цаг 6 цаг 10 минут болж байна. Гэрээсээ 6:15 гэж гараад тэгээд замаараа дэлгүүр орж хажуудлын киоскод орж винт дээр зарсан юм аа. Ачаанд өгөөд тэгээл унандаа суугаад явандаа. Тэгээд нэм хавчаар авч явахгүй бол хэрвээ ямар нэгэн осол аюул гарах эсвэл гүүх явц гарах юм бол үсэд татгаад тавьсан байхаар ядаргатай байдаг болохоор нэг каманач. Тэгээд ийм мэдээ ширэг маш гоё өнөртөх дуртай. Тэгтээ бас хитрхийн гоё нэрч ингээд бүр хүмүүсийн хамрыг цангин төлөө өнөртүүлээд байх бас дурггүй. Яг нэг хөөрхөн таарч өнөрч яхад л юу нь бол болно дөө гэж байгаа шүү дээ. За тэгээ гараа энэ тасаа түрхээ шүний ээлжинд байл нүрэ боддгоо байгаа ингээд зүгээр сайн тасаа түрхээ өвчтэй байгаа. За тэгэхээр надад энэ бол официал шүний ээлжинд явахын өмнөх миний царай болон миний лауна. Тэгээ миний аашсан ямар байна. Тэгээ шүний ээлжинд зэрэг ямар хаа бүгд харцгаая. За тэгэхээр 8 цаг 10 минут болсон байна өглөөний 10 цаг 45 минутын шүний ээлжиндээ явж ирсэн хүний царай нэг юм байна. Дүрс царай нэг юм байна. Бага байдал нэг юм байна. Гэрээсээ гарснаас хойш 14 цаг орчим өнгөрсөн байна. Унтаагүй бараг 24 цаг явж байгаа байна. Тэр өчтөрийн дунд нь унтсан 1 цаг орчим гэдэг бараг тооцох юм яах юм. За тооцох бол нэг 23 цаг орчим тий явсан хүний ийм царай байна. За одоо шүдээ угаагаад нүүрэндээ тийм амар их арчилгаа хийж амар их тосмос төрөхгүй тэгэхээр амар цаг авах юм болохоор газ ингээд тоос шорыг нь аваад тэгээд зүгээр нэг тос төрхөөл тэгээд унтна. Тэгээд нөгөө халуун усаа хийдэг савнда усаа босгож игээд тэгээ хөлөө дулаацуулж байгаа юм. Тэгэхгүй бол Паскал өглөөний ээлжтэй байгаа учраас миний хөлийг дулаацуулах юм байхгүй. Хөл дулаацахгүй бол би унтаж чаддаггүй байгаа. Тэгээд Паскал өглөөний ээлжтэй байгаа гэж би сая хэлсэн хэлээгүй юу за мэдэхгүй ингээд тарих толгой ингээд шүний ээлжин дараа ингээд хаана юу болов вэ би хаана дөрөв болчихдог байхгүй юу ингээд хэл яриа мариурлаа ингээд согтууны шиг болцаагаас дээ. Гэвь бол согтууш. Угаасаа гэхдээ нойргуудтай одоо явах юм бол хүн яг юм болдог. Тэгээ минийх нэг өдөр болохоор агай би одоо унтаж босч байгааг болно. За тэгээд өнөө оройны шүний ээлжинд явтал түр бай. Тэгээд нэг юм хэлье гэж бодож байгаа марцсан байна. Би нэг юм хамт ажилтдаг хүмүүсийн хандлаар бичлэг хийж байгаа. Би яг ингээд шүний ээлжинд гарсан өдрүүдэд би ингээд дандаа яг нэг хүнтэй ингээд сүлийн үед гараад байгаа байхгүй юу. Тэр хүмүүс маань өөр тасгаас ингээд манаас цагтаас хуваарлагдаж ирсэн нэг юм ихтэй байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүнтэй бол ингээд хүнийх нь хувьд ойлголцоод ингээд инээж ханиахтай ханаагаад ингээд юм яриад ингээд болоод байдаг заяа. Ингээ ажил хийх болохоор ерөөсөө ингээд өөрөө санаагаараа юм хийхгүй заяа. Заавал нэг юм сугаал ингээ уцаахаас аваад энэ за. Тэгээд би ингээ гайхаад би ингээ хамаг юм нэг яваад байгаа байхгүй юу. Тэгээ нэг санаагаараа нэг юм хийчих болов харахаар ерөөсөө байхгүй заяа. Йоо тийм хүмүүсийг харахаар уур том. Тэг ингээ уцаа авах тэнд ингээ байж иж натаа ижилхэн ингээ цалин авч ирсэн гэж бодохоор ингээ заримдаа миний уур уруу заяа. Тэг ингээ би ч гэсэн ингээ суухгүй орхичим ирчихээр миний сэтгэл тэгж зүрхлэхгүй заяа. Дараагийн ээлжин хүмүүс ирээд юу гэж бодох юм те. Тэг ингээ хийхгүй баймаа гэхэд үгс ингээ чадахгүй тэгээд ингээ өөрөө баг тэг хогорж үлдээд байгаа юм уу гэхээр мэдгүй ямар хачин за ингээ тэг ингээ тиймэр хүмүүсийг яамаар юм тэг ингээ хүний хувьд айгүй ингээ ойлголцоод байдаг заяа. Тэгээд
бас тэр хүн чинь ингээл байнга чи тэрийг хийгээл ээж чинь тэгээд ах хэцүү тэр хүн чинь ингээ надаас илүү аялын туршлагатай хүн байгаа хгүй юу. Тэр эмнэлэгдээ одоо ингээ аялаа 2 жил мэл болж байгаа тийм хүн байж ингээд зүгээр ингээд санаагаараа очиод тэр ингээд аяг туг угаадаг машин тэр ингээд бохирцсан аяг тавгыг хийчихгүй л байгаа хгүй. Тэгээд тэр ингээд асаачгүй л байгаа хгүй. Тэгээд би өөрөө очиж хийгээл. Тэгээл асаагаал. Тэгээд асаагаа угаагаад болсныхан дараа дахиж очиж хийгээл. Тэнд байгаа тэр флегээ вагн тэрийг сольж гаргаж асгаал. Тэгэл хоёул одоо тэх хоёулын инкүүд ихүү гэж ингэж заавал юм идэг заяо. Тэг ингээд санаагаар юм ичихвэл гэж баахан хаалаа байдаг шүү ёо. Тэнгүүд ингээд солиорж байгаа өдөөс үж байгаа гэж надад хийх ёстой юм байвал хэлээрэй гэж байгаа. Чи одоо тэр хүн чинь манаас дээр ирээд 3 4 сар болж байгаа хгүй юу? Хүн 1 сарын дотор ингээд тэр газрын юмыг ингээд бүр үнэхээр ойлгоод авбал ингээд авна штэ. Тэгэхэд ингээд надад хийлгмээр юм байвал хэлээрэй гэж солиороод байгаа хгүй юу? Йоо тийм ингээд жоохон хүүхдээс тэр чинь биш ингээд 30 наснаас дээш насны эмэгтэй хгүй юу? Тэгэхэд ингээд бүр яа тэр боож хүмүүс санагдах юм аа. Бусдын хүмүүс боож хүн юу л ямар үгдэг лээ. Ямар хүнийг харж юу боож хүн гэдэг л яг тэрэн шиг юм болж байна заяо. Тэгэхэд би бас энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Йоо. За одоо тэр ч унтлаа. За одоо 2 цаг болсон байна. Сая ялч 0 орох хэрэгтэй болоод тэгээд 0 орлаа. Тэгээд 2 цаг болсон юм мэдээж хэрэг. Жирэмснийхаа имийг уучлаа. Дандаа 2 цаг суудаг байхгүй юу? Тэгээд өмчсөн дахиад унтах баха гэд гівчлээ. Имийн хөлийг дулаад залгаж. За тэгэхээр цаг одоо 6:30 минут болж байна. Би 6 цаг 20 минут хүртэл унтсан байна. Юм шигтэй. Би энэ 2 цаг үед босч байгаа. Тэгээ 15 цаг 30 минут хүртэл жоо сэрэн байж байгаа. Тэгээ буцаад унтсаахгүй юу. Тэгээд юу хоол моо идэх худраад тэгээ Паскал амтар хоол гэж үлж байна. Тэгингээ энэ Паскал хиний таандрын дууны үгийг чийдлээд байгаа. Энэ таандрын энэ дунд их дуртай танаас сонсож байна уу? Тэнгэрийн дайг гэдэг дууных нь хэлээд байгаа. За тэгээд одоо нэг сүнсэн янзлаад байна да. Тэгээд хангай өдөө харуулданароо. За тэг мөртөөс тэргээд би ойрын үед энэ мөртөөсөө нэлийн төрхөг боолгоор энэ мөрний хамгийн хайртай мөртөөс нэс төрхнэ. За 2 дахь өдрийн шөнийн ээлжний өмнө би ингэж хардаж байна. Хэдэн цаг унтсан бэ? 9-өөс хойш унтсан гэдэг чинь 10, 11, 12, 2 хүртэл ингээд 5 цаг яг унтсан. Тэгээ 3:30-аас хойш унтсан гэдэг чинь 4:30, 5:30, за 6:33 гэх ингээд салаад ингээд нийтдээ 8 цаг унтсан юм байна. 23 цагийн оргуу явалтынхаа дараа. Тэгээд ээлжийн дараа ямар харагдах өдрөө харцгаая. Бай бай. Хай за тэгэхээр 2 дахь шөнийн ээлжийн дараа миний байгаа байдал дүсрээ нүрөмний байдал ийм байна. Тэгээд одоо цаг 7 цаг 15 минут болж байна. Би бүр гэртээ амар ирж ирсэн заяа. Би ч одоо ер нь бол яг цагийн дараа гэртээ орж ирдэг юм баггүй юу? Хэрэг богоон цогоноор явах юм бол тэгээд өнөөдөр Паскал өглөөний хэлттэй учраас намайг ирж авч чадахгүй. Тэгээд бүтээсэн өдөр учраас богоонууд өглөөгөр 1 цаг тутамд нэг л явна. Тэгээ уубан 8 цагаас явж эхлэх учраас өнөөдөр гадаа бүр амар хүүтэн байсан баггүй юу? 2 градус 3 градус гээд тэгээ би тэр автобусны буудлын дээр 40 минут автобус хүлээж өөрийгөө зовоож ахаар яшиг гэж удаа тэгэхэд Uber аваад Uber-таа түрээд ирлээ. Ямар гоё их түрээд ирээ ёо. Машинд олчл би ингээл дандаа ингээл их тараалахгүй ирнэ ш. Миний хэмнэгдэх цаг төгөлбөр ямар их болох вэ тий. 2 цагийг амьдралдаа өдөр болгон хэмнэ гэж бодохоор ямар гоё юм бэ. Ёо тийм болохоор хурдан жолоогооныхоо курсыг төгсөхгүй бол ер нь бол энэ надад бүр амар мотивац өглөө 1 цагийн өмнө гэртээ ирж байгаа гэдэг чи ямар гоё юм бэ тий. Тэгээд за одоо ирсэн юм чинь унтаж бас чирчээд усанд орно гэдэг бол угаасаа ингээ худлаах заяо. Тийм болохоор одоо эрдэрсэн 1 цаг ашиглаад газ усанд орчоод тэгээ сайхан гоё цэвэрхэн орлогоо орж унтнаа. Тэгээд 2 дахь өдрийн шөнийн ээлжний дараа ийм байлаа. Тэгээд энэ тийм таксиж угаасаа амар үнэтэй шүү дээ. Тэгээ манай ажилчаа
манай гэрээс бараг 15 км орчим зайтай байдаг баха. Тэгээд өглөөгөөс сэрүүхэн байсан болохоор үнэн гайгүй гарч ах шиг байна. 19 евро төлсөн. Тэгээд нэг удаагийн явалтанд 19 евро төлнө гэдэг жоох ингээд зүрх өвдчихлээ л да. Тэгтээ одоо яах вэ гэж болооны үнэлэхгүй хүн юм чинь тэгэл ингээл үйл алаад тэгэл төлсөн дөө. Тэгээд шинэ ээлжин ингээд жоохон зав ихтэй идэг болохоор яг 2-3 цагаас хойш ер нь л ингээд хийх юмгүй ингээд амар завтай болчдаг. Тэгээл за одоо авах юм байгуулаа гэж харж агаад би бүр аль дээрээс л хойшоо утасгүй тоосорч авъя гэж бодоод заахгүй би гэрийн тоосорч хийх үзэн яднаа. Байнга л утсын чирж яваа ингээд. Тэгээд Dyson авчихлаар арай гот болохоор харж агаад нэг утасгүй тоосорч захиалчлаа. Тэгээд 4 үлрэлийн бас нэг хүнжил захиалсан. Тэгээд шүний ээлжээ дуусгачаад тэр хүнжилтэндээ таарах орон хүнжлийн даваа IKEA-гаас авах гэж явнаа гэж бодож байна. Тэг ингээд шүний ээлжин чинь зав ихтэй болохоор ингээд янз бүрийн бодлууд орж ирээд байгаа юм аа. Йоо энэ удаа дадад миний бодолд юу орж ирсэн гэж гэртээ байгаа энэ цагаан тавилгануудаа боддог ч юм уу гэж бодох шиг за хүүхдээ ажлуудад одоо лайв гадаад гэж бас дараа нь бодлоо. Бодомод нас үнтэй л хэлгүүдээ тэгээд над чиг амт тэрийг бодож байгаа мохоо олгоо ичлээ одоо тэг яах вэ тий ханаа бодъё гэж бодох шиг ханныхаа обойг солиж гэж бодох шиг янз бүрийн гачин бодлоод орж ирэх юм а завтай болохоор тэгээд гоё шинэ таасарч маань ирвэл хүнжил маань ирвэл та нартай гоё анбоксинг хийж бичлэг оруулнаа за тийм л энэ да. Тэг миний нүд яалтчгүй бүр ингээд амар ингээ харсан чи нэг талханууд нь амар том харагдаад энэ талханууд нь жижиг харагдаад нэг жин үү ядарсан солоод байгаа юм бол миний нүд угаасаа юм болов. Би нүур бол ерөөсө будаг байгаа. Тийм болохоор будагны юм бол биш. Би угаасаа энэ нүд тийм баг та. Йой. За. За тэг унтагдсан чи манай галтгоо угаах юмнууд байна. Тэгээд энэ iPhone-ы машин бас өчтөр ажилуулад явсан энийг одоо гур хэрэгтэй болж байна. Тэгээ Паскал ирээд өгөн хураачлах хэлтаа тэгээд тэр нэг амт бас ажилласаа ирээд антаж амарч мал байдаг байлгүй дээ тэгээд би одоо нэг цагийн өмнө ирсэн хийчихээ дөө гэж. Тэгээд түрүүний хүнжил гээд яриад байсан шүү дээ. Тэрэндээ ягаад зориулт заавал орон хүнжлийн даваа авахд байгаа вэ гэхээр манай одоо яг байга хүнжил болохоор 200 хэмжээтэй амар сонин хэмжээтэй хүнжил авахгүй. Тэгээд тэрэнд олдох хүнжлийн даваа IKEA-гаас ерөөсөө олдохгүй. За IKEA-д нэг бол 140 200-аас эсвэл 150-200-аас эсвэл 220-240-тай хүнжлийн тийм даваад байдаг. За. Тийм манай 200 таарах ерөөсөө тийм гоё хүнжлийн давнууд байхгүй. IKEA-гийн хүнжлийн давнууд ч гоё шүү дээ. Тэгээд манай Паскал бас урт хүнжлийн дуртай болохоор тэрний талаар та яагаад дэлгэрэнгүй талаар нь тэр бичлэгэн дээр оруулна. Тэгээд одоо сая захиалсан хүнжил маань 240-тэй том хүнжил болохоор тэгээд IKEA-гаас гоё хүнжлийн даваа авна гэж би сте хэлчихэж байгаа. За би тэгээд хажуугаар нь юмаа сонсоодох юм. Ямар солиотой юм бэ? Түрүү энийг би ч байхгүй өмнөдийн ягаад зинжинтэй байгаа хоёрыг үлдээсэн юм болоо би ч удаа. Ядралтын шинж тэмдэг нь аахгүй юу? Түрүү л энийг одоо хоослол лээсэн. За одоо энд байгаа. Йоо ингээд өв мүгэж би олохоо боллоо. Энд ч юу лээ? Фан. Айрлын тавг фан. Хоёр гурван тэгээд ингээд ерөнхийдөө угааж дуусаа тайрлын тавга арчаа доош нийж байна. Хоолныхаа савыг бас доош нийж байна. За тэгээ галтгооныхоо гадаргууг бас сайхан арчиж байна. Тэгээд бамбаа булчиргааныхаа имийг үлэн байгаа дээрээ өөж байна. Тэгээд усанд орчоод гарч ирсэн байна. Усандээ тосмосоо түрхчээд үсээ ер нь сайхан гатаагаал байж байгаа шиг байна. Үсээ ерөөсөө эндүүдэж орохгүй зүгээр өөр нь сайхан гатаагаал унтсан байгаа. Яагаад тэр эндүүдхээр нэг 20-30 минутын дээр ороод идэг байхгүй юу? Тийм цаг байхгүй. Тмаар байгаа учраас. Зя. Тэгээд хүлээд болооцоолох нөгөө Wearme flash-ага сайхан бас халуун усаар дүүргэж байна. Нэг сайхан чам таглахгүй бол бас хагарчгүй гэж айдаг.
За ингээд ороо бэлдэж байна. За одоо миний хүнжил 1 дэх хүнжил, 2 дахь хүнжил. Ингээ 3 хүнжилтэй унтдаг байгаа. Тэгэхгүй бол гадаа амар гүтэн тэгээ Паскал байхгүй учраас маш их даарна. За тэгээ сайхан дулаахан саваа аваад л орондоо ороод унтан да. Гүтэнахт. Миний үсийг хардаа бүр яг нөгөө хатсан дараа ийм арслан заан шиг болчихсон байхгүй бүр арслан юус байгаа зү. За тэгэхээр 3 дахь өдрийн шөнийн ээлж одоо цаг 6 цаг 35 минут болж байна. Би бас нэг 6 20 минут хүртэл унтж байгаа тэгээд суулж ирлээ. Тэгэхээр одоо өдөр 2 цаг 30 минут хүртэл унтж байгаа тэгээ болсон. Окей. За тэгэхээр одоо өглөөний 7 цаг 55 минут болж байна. 3 дахь шөнийн ээлж амжилттай дууслаа. Yay! Тэгээд өнөөдөр нийт өдөр болж байгаа. 7 хоног би одоо амарна. Уг нь л ингээд шөнийн ээлжийн дараа 2 хоног амарна эсвэл 3 хоног гээд амардаг байхгүй юу? Тэгээд 3 дахь 4 дахь 5 өдөр болохоор би өмнөх жилийн үлдсэн байсан амралтнаас авсан байхгүй юу? Тэгээд тагас битсэн өдөр угаасаа миний амрах хэвээр амралтын 7 хоног болохоор тэг ингээм амарч байгаа 7 хоног сайхан. Тэгээ энэ 7 хоногийнхаа хугацаанд хийн гэж төлөвлөсөн юмнууд зөндөө байгаа. 2 өдөр Düsseldorf орж Английнхаа визний материалыг өгөн тэгээд IKEA орны энэ ажлууд юу байна. Тэгээд та нарын ингээд харсанчлан шөнийн ээлжид ороо би нэг яхтар их юм хийж амжидаггүй заяо. Бүр унцаар агаал таардаг. За яг нэг 2 цагаас 4 цагийн хооронд нэг жоохон сэрүүн байж ин тэрүүгээр юм идэж нэг жоохон юм үзэж байж байгаа. Тэгээд буцаа унтчихдаг заяо. Хоолч хийж ерөөсөө амжидаггүй. Усан дор мар хүртэл ингээд бүр ингээд зов чаналж бараг ордог. Тэгээд шөнийн ээлжинд явсан 3 өдөр маань ийм байлаа. Тэгээд та нарт бичлэг маань таалагдсан бол гоё. Комент хийжүүл дээгээрээ лайк дараарай. Тэгээд subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Би одоо энэгээр нэг жоохон юм хийгээс унтахаас өмнө угаалгын машин руу хувцас хийчээ тий унтаж босч ирчээ. Унтаад босаад ирэхэд бэлэн болсон байна шүү дээ. Тэгээд сайхан тэгээ тогтож болно гэсэн үг. Сайн ураагаа шүү дээ. Миний нүур тэгт ямар гоё дажгүй хараад байна. Будаагүй гэсэн чинь ингээд гоё гүлээсэн. Сайн харагдаад байна шүү дээ. Энд нэг батг гарцсан. За. Баяртай. Бичлэгтэй минь байсан баярлаа.